Нийсгэр бид нөөцийн төрлүүд мөн нөөцийг хэрхэн шинээр нэмж оруулах тухай үзнэ. Дасгалын 5 дугаар хатснаас MyKitchen .mpp гэсэн төслийн файлыг нээсэн байна. За Gantt chart гэсэн дэлгэгдэх зэснээс бид нар resource sheet гэсэн мөрийг сонгоё. Энд бид цулгуу шинэ хүснэгтийг харж байна. Хоёр дахь баг нь буюу type монголоор төрөл гэсэн багны доод гурвалжинд маузны сум аваачин тавшихад доошоо харсан жижиг гурвалжин сум бий болж байна. За энэ жижиг гурвалжин сум дээр тавшаад харуул энд work буюу ажил, материал буюу материал, cost буюу өртөг гэсэн гурван төрлийн сонголтоо сонгох боломжтой харагдаж байна. Ямар төрөл сонгосноо шалтгаалan аль багам руу ямар утгуудыг оруулж өгөх нь тодорхойлогдно. Инхээр бид нар гурван төрлийн нөөцийг төсөл рүү оруулах боломжтой боллоо. За эхлээд work буюу ажил гэсэн төрлийг сонгоё. Ингээд хэд хэдэн өөрчлөлтүүд бий болсон байна. За энд гурван баг нь бий болсон байна. Эхний баг нь стандарт rate, хоёр дахь баг нь overtime rate, гурав дахь нь cost use гэсэн үнэлгээний гурван баг нь байж байна. За энэ гурван баганд бид нар цагийн ажлын үйлс, 7 хоног, сарын ажлын үйлсийг оруулах боломжтой. Ажлын үнэлгээ нь хугацаатай холбоотой байна. Хэрвээ нөөцийн төрлийг материал гэж сонгоод ширхэгд ногдох үн гэж өөрчлөгдөж байна. Cost гэсэн төрлийг сонгоход багнууд хоосон байгаа ба тухайн ашиглагдж байгаа нөөцөөс хамааран утга нь бий болно. За ийм байдлаар бид нөр төсөл рүү гурван төрлийн нөөцийг сонгож оруулах боломжтойг үзлээ. Одоо эдгээр нөөцийн төрлүүдийг хэрхэн төсөл рүү оруулах тухай дэлгэрэнгүй үзье. За дасгалын 5 дугаар хатснаас MyKitchen .mpp төслийн файлыг нээсэн ба Gantt chart гэсэн зэснээс resource sheet мөрийг сонгосон байгаа. За энд хамгийн ихний resource name буюу нөөцийн нэр гэсэн баганд plan by буюу Selesser гэсэн нэр оруулж өгье. За төрөл гэсэн баганд work буюу ажил гэсэн төрлийг сонгоно. За мэргэжлийн хүнийг хөлсөж ажиллуулах гэж байна. Material label буюу материалын хаяг шаших гэсэн нүдийг хоос орхив. Initials гэсэн баганд PL гэсэн үг оруулж өгч байна. За товчилсан үгний нэр байна. Group нүдийг хоос орхиж байна. Maximum units буюу 1G maximum утга гэсэн нүдэнд 1 гэж авагдсан байна. Заримдаа процентоор илэрхийлэх шаардлагатай байдаг. За энэ тохиолдолд яаж өөрчлөхийг үзье. Файл зэс рүү ороод options мөрийг сонгоно. Schedule мөрийг эндээ сонгоод schedule хэсгээс show assignment with as a гэсэн мөрөнд percentage буюу процент гэдгийг сонгоод октавчийг товшноо. За энэ тохиолдолд процентоор илэрхийлэгдэх болно. За буцааж тоон утга дээр тавьж байна. Цааш decimal буюу тоон утга дээр тавьж байна. За maximum units гэсэн утгыг 2 гэж авъя. Стандарт rate гэсэн нүдэнд за өдөрт $300 гэж бичиж өгч байна. 300 ташуу 6-тай D гэсэн утгыг оруулж өгч байна. Overtime rate буюу нэмэлт цаг буюу илүү цагийн үнэлгээнд цагт $50 гэж утгыг оруулж өглөө. Cost use гэсэн нүдийг хоос орхиж байна. Энэ нүдэнд хөргөлтийн үйлс зэрэг өртгүүдийг бичих боломжтой. За дараагийн нүд бол accurate буюу ногдох гэсэн баг нь байж байна. За энд start prorated тэнцүү ойрлолт end гэсэн гурван төлөв байгаа. За prorated төлөвийг сонгож байна. За basic календар гэсэн баганд календарын гурван төрөл байгаа ба эндээс бид стандарт төрлийг сонгож байна. За code гэсэн багны хоос орхив. За энэ байдлаар эхний мөрөнд утгуудыг орууллаа. За хоёрдугаар мөрөнд бас өгөгдлүүдийг утгуудыг оруулж өгье. Genre буюу мужаан гэсэн нэрийг оруулж өгч байна. 1G 4 гэж аваад өдрийн $200-оор
Хөсөлж авнаа гэсэн утга оруулж өгч байна. За 3 дахь мөрөнд electrician буюу цахилгаанчин гэж оруулж өгье. За өдөрт $400 гэж өгөгдөл оруулж өгч байна. Дөрөв дэх мөрөнд project manager гэсэн нэрийг бичээд жилийн $30,000 гэд оруулаад өгчээ. За эхний 4 мөр ажиллах нөөц буюу хүнтэй холбоотой өгөгдлүүд байна. За 5 дахь мөрөнд skip буюу тэрэгэн цэр гэж оруулж өгье. Work төрлийг сонголоо. За төрөөс ирж энэ тэрэгэн цэрийг ашиглаж болох юм. За өдрийн $100 гэж бичээд accurate баганд start төлөвийг сонголоо. Эхний 5 мөрөнд төсөл зориулж ажлын нөөцүүдийг бичлээ. За материалын нөөцийн чиглэлээр мөрөд оруулж өгье. За kitchen units буюу галтгооны хэрэгслүүд гэсэн өгөгдлийг оруулж өгч байна. Type гэсэн баганд материал гэсэн төрлийг сонголоо. За материал баганд each гэж бичиж өгье. За нэг жүүн, нэг үрийн үн гэсэн үг. За maximum unit гэсэн өмнөдийг хоос орхиод дараагийн баганд $200 гэж бичээд cost use баганд $10 гэж бичиж өглөө. Accurate гэсэн баганд start төлөвийг сонгож байна. Түүний дараах мөр буюу 7 дахь мөрөнд cooker гэж бичиж өглөө. За цахилгаан зуух гэж орчуулж байна. Нэг үрийн үнийг $350 гэж бичиж өгч байна. За үүний дараагийн мөрөнд fridge буюу хөргөгч гэж оруулаад $1000 гэж өгөгдөл оруулж өглөө. Screws буюу эрг болт гэсэн нэрийг оруулж өгье. Материал гэсэн баганд box гэж бичээд за нэг үрийн үн нь хайрцагаараа $10 гэж оруулж өглөө. Nails буюу хадаас гэж оруулж өгч байна. За дараа нь plaster буюу гипс шохоо гэж оруулж өгч байна. Энд үнийг $5 гэж бичиж өглөө. Энэ мэтчтэн материалуудын өгөгдлүүдийг оруулж өгөх боломжтой. За одоо cost гэсэн ажлын нөөцийн төрлийг сонгоод энэ нөөцийн нэрэнд miscellaneous буюу уучлан хараагүй нөхцөл байдал гинтийн гэсэн үртгийг оруулж өгье. За төслийн үртгийг харж байгаад энэ өгөгдлийг оруулах боломжтой. За энэ байдлаар бид энэ хэсэгт нөөцийн төрлүүд, за нөөцийг хэрхэн нэмж оруулах тухай ойлголтыг үзлээ.